Өөрөө эн чинь Японы бүр хамгийн том пүүсийн төлөөлөгчөр их удаа суусан. Тэгсэн. Би Японд суржгаад тэгээд мастер хамгаалаад төгсөжсэн, сургуулаа төгсөжсэн. Тэгсэн чинь Тэр үед нөгөө энэ Японы засгийн газрын одоо байгууллага болох JICA гэдэг олон улсын тусламжийн байгууллага байдаг л да. Энэ байгууллага одоо Монголд ямар тусламж, ямар салбарт одоо тусламж үзүүлэх вэ гэдэг ийм судалгаа хийсэн. Тэгээ би яг төгсөлтийн жил таарад тэр судалгааны багийнх нь би орчуулга хийх ажил одоо цагийн ажил хийж байгаа юм. Тэгээ Монголд ирээд тэд нартэй ингээд бүх одоо дархан одоо Монголын орон нутгаар тойроод хамт судалгаа хийсэн. JICA-гийн хүмүүстэй гэсэн үг тийм. За тэр судалгааны багт энэ Японы Сожитсу гэдэг нэртэй их тийм том худалдааны худалдаа хөрөнгө оруулалтын пүүс байдаг. Энэний хүн бас орцсон судалгаанд нь орцоод явж исэн. За энэ судалгаа бол ингээд яг хийгдээд ингээд дуусаад энэ явцдаа тэр хүн надад бол санал болгосон л доо. Чи манай компанид орж ажиллахгүй мүү гэд. Ер нь явандаа бид нар бас Монголд ингээд тийм үйл ажиллагаа явуулна, судалгаа хийн. Тэгээ чи сонирхож байвал бас би танилцуулж өгч болно гэд. Тэр хүн намайг зөөшилж өгсөн. Одоо танилцуулж өгсөн тий. За тэгээд би тэр компанийг судлаад үзсэн л дээ. Тийм тэгээд судлаад үзсэн чинь одоо Японы үндэстэн дамжсан том корпорацуудын нэг байсан. Дэлхийн хэмжээний компани байсан. Нийтдээ нэг 20 гаруй мянган хүнтэй дэлхийн хэмжээнд одоо ажилчдын тоо 20 мянган хүнтэй тийм ажлын байр гаргацсан. Энд хүмүүс нь ажиллаж. Тэгээд дэлхийн одоо 100 гаруй оронд өөрийн салбар компанитай салбар одоо офистай. Тийм одоо ерөөсөө бүхий л салбарт худалдаа хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж ирсэн ийм компани байсан. Одоо яг тэр үед чинь одоо Монголд бол чинь 2005 оны үе л дээ. Яг тэр үед бол нөгөө Монгол улсын одоо гадаад бодлогын асуудал дээр 3 дахь хөршийн асуудал гэдэг 3 дахь хөршийн асуудал гэдэг яригддаг байсан үе л дээ. Аюулгүй байдал хэрэгтэй гэдэг. За ингээд судлаад үзсэн чинь ерөөсөө манай Японыг чинь тухайн үед бол 3 дахь хөрш гэдэг бид нар бол тодорхойлсон байсан шүү дээ. Тэгээд тэр 3 дахь хөршийн асуудлыг яаж 3 дахь хөрштэй болох юм бэ гэдэг асуудал ихний яригддаг байсан үе. Тэгээд тэр улсуудаасаа яг ийм бодиттой эдийн засгийн хөрөнгө оруулалтыг тийм ээ оруулж ирэх. Тэгээд тэр улсуудтай ийм бодиттой эдийн засгийн харилцааг үүсгэж энэ 3 дахь хөршийг бий болох юм байна гэдэг тийм яриа тухайд ярьдаг байсан. Тэр бүр том асуудал байсан. Том асуудал байсан тий. 3 дахь хөршөө ирж хайж одоо тусгаар тогтнолоо баталгаажуулах гээд байгаа юм шүү дээ. Тийм. Яг тийм санаа явж байсан. Тэгээд энэ санаанд яг нийцэх ерөөсөө тийм ээ тэр том улсыг бас төлөөлөх чадaltaй компаниудын нэг байна гэд. Тэгээд эн чинь маш том боломж юм биш үү гэд. Тэгээд би ерөөсөө би орж ажиллая гэд тэр хүн санал болгоод. Тэгээд тэр компанид би бол орж исэн юм түүхтэй байгаа юм. Тийм 2005 онд би тэр компанид орж ажиллаж исэн. Токиогийн төвд нь офистой байсан. За 2005-аас 2008 он хүртэл ажиллаад тэндээ ажилласан, Японд ажилласан. За энэ хугацаанд 2007 онд тэр компани маань Монголд одоо офисаа байгуулж байгаа. Төлөөлөгчийн газар 2 жил ажиллаж ийж би тийм чи 3 жил ажилласан юм тийм. Энэ хугацаанд энд одоо офистой болсон гэсэн үг. За ингээд 2008 оны сүүлээр би энэ Монголд ирж ажилламаар байна. Монголд одоо тий төлөөлөгчийн газар чинь би ажиллая гэж компани дотор яриад. Тэгээ манай дарга нар зөвшөөрөөд тэгээ би Монголынхаа одоо энэ Монголд төлөөлөгчийн газар ирж захирлаар ажилласан. Япончуудын тэгээ тийм том хэмжээний нэр төрөөр хэмэлдэг компанид ажиллана гэдэг бол ер нь их том хариуцлага баг тийм ээ. Тий, Япон тэр компанид орчиход одоо хамгийн энгийн зүйл гэх юм бол би их айдаг байсан, их сандардаг байсан зүйл юу гэхээр ингээ гаднаас утас орж ирдэг байхгүй. Утас дуг нь утсаа авахд аягүй хэцүү байсан. Яагаад гэвэл тэр нөгөө нэг юм үйлчлүүлэгч буюу харилцагчтайгаа харьцдаг тийм харьцаа гэж байдаг. Өөр төвшөнд харьцдаг, өөр хиллэг хэрэгэлдэг тийм ээ. Тий их хүндэтгэлтэйгээр харьцдаг. Тийм тогтсон хиллэгүүд байдаг байхгүй. Тийм тэрүүгээр нь ярьж чадахгүй бол нөгөө компани нэр хүн унчих гэдэг ч байдаг юм тийм ээ. Компанид үзүүлэх итгэл нь байхгүй болчих гэдэг ийм аюултай байдаг байхгүй. Тэр утгаараа тэр гаднаас ирж байгаа утсыг авах маш хэцүү байдаг байсан. Тэр утгаараа эхлээд бол би хүмүүсийг их хардаг байсан, сонсдог байсан, хүмүүс яаж хариу өгж ин тийм ээ. Тэгэл энийг ингээд яг ажлын талбар дээр гараад бусдаасаа харж дуурайж тийм ээ, сонсож, суралцж ингэж байсан. Дээр нь бас нэмээд хэлэхэд энэ бас нэг тийм харилцагчтай мэйл явуулах тийм ээ, одоо мессеж явуулах, мессеж биш л мэйл одоо загтал явуулах гэдэг. Энэ хүртэл бас их хэцүү байсан. Дигтэй хатуу тийм үг хэлгийг хүртэл маш зөв сонгож бичихгүй болдоггүй. Ийм нэг онцлогтой байсан. Тэгээд миний тухайн үед яг миний дарга их сайн хүн байсан.
Одоо тэг нэг жишээ хэлэхэд би ингээл мэйл биччихээд тэр даргаагаа доодно. Та энийг хараад өгөөч гэдэг. Тэгэл дээрээс нь авах бол ерөөсө бүх хэлгүүдийг засч өгдөг байсан. Тэгээ тэрнээс би маш их юм зүйл сурсан. Бичгийн алдаа биш шүү дээ. Бичгийн алдаа яг үгийн сонголтын асуудал. Тий, алдаа байна. Тэгээ хандлага байна. Тий. Өөрөөр би нөгөө нэг бичгэн дээр тэр хүн харьцаж байгаа хүнээс өөрөө доор байх хэрэгтэй байхгүй юу? Тэрийг бичгэн дээр гаргах хэрэгтэй байхгүй юу? Их сонир нөгөө тий нөгөө харьцаж байгаа хүнээ дээрээ тавих хэрэгтэй. Өөрөө доороос нь харьцах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэрнийг захиандаа илэрхийлэх хэрэгтэй болдог. Нэг тийм маш хэцүү. Хэлний хувьд бол Япон хэл маш хэцүү хэл. Маш тийм одоо мэдрэмж шаардсан ийм хэл байдаг л да. Тэгээ тэрнийг одоо ороод яг хүн чинь Японд чинь 5 6 жил сурсан хүн чинь Японоор бол тийм ээ тодорхой хэмжээнд ярина л да. Тэгэхэд хүртэл Японд одоо компанид ороод ажиллахад хэл маш хэцүү байсан. Хамгийн одоо эхлээд тийм байх. Тий. Хүндрэлтэй байсан. Зүй яваад байна. Зүй ёс. Тий. Тийм үү? Явж байгаа. Маш мундаг дэг жаяг ёс зүй. Тий. Явж байгаа. Оршиж түүнийг хамгаалж. Тий. Тий. Тэгэхээр би нэг 100 хүний ирэлд явж байгаа хөө. Аа. Энэ очирлын манай Монголын баримт очирлын энэ баримлыг би одоо их хүндэтгдэг. Энэ бол дэлхийд нэрд гарсан өнгөрсөн жил дэлхийн шилдэг баримлаар тодорцсон одоо хүү хамтлаг одоо бужигнлаа штэ. Тэрэн шиг л одоо өндөр хэмжээнд төрсөн дүрслэх урлагийнхаа ертөнцид. Тэгээд энэ бол одоо миний яг одоо зогсож байгаа байдал мөн. Нэг талаар ингээ харахад энэ одоо Япон мхийгээд байна уу эсвэл юм бодоод байна уу? Та юу гэж харж байна энийг? Тэр мхийж байна. А бас яг ингээ зогсчиход нэг юм бодоод өнгөрсөн мөрөө эргэж хараад ч юм уу? Тийм ээ? Тий. Тэгэхээр яг ийм үе миний өмнө ирчээд байна. Тийм. 30 жил бид дарчлалын замаар явсан. Тэрний өмнө би бас 30 жил социализмын замаар амьдэрсэн байна. Ингээд зам мөрөө солиод гараад ирсэн чинь надад одоо нэг 100 энэ улсыг цааш нь аваад явчих. Энэ улсыг одоо нуруундаа үүрээд тэгээд зүй ёстой, ёс зүйтэй. Ерөөсөө би энэ танилцсан энэ сайхан таньлаа. Түн олонд хүргэе. Бидний нэг муу тал бол өнөөдөр хүртэл нэг нэгнтэйгээ бас тийм хам хүм хальт мүлт танилцдаг. Тэгээд би өөрөө чинь бүр нэлээд сайн танилцъя гэж бодоод. Гэхдээ биднээс яг нэг ийм үе танилцахаараа их тийм бэлэг дурсгалын байдалтай танилцдаг. Танилцж байгаа хүний их өрөнд оруулдаг. Дараа нь танилцсан гэж бэлэг өгчөө тэрнийхээ өгөөжийг авах гээд байдаг. Өнөөдөр сайхан сэтгэлтэй хүмүүс тэгэл нөгөө нэг тэгчивс одоо яа их өгөөд буруу харж өгөөлээ зөв харж инегээл хамгийн үнэтэй юм а зөрөнд нөхсөн байдаг тийм талын сайхан уужим сэтгэлтэй монголчууд тэрэн дээр ч их алдсан. Олон жил алдсан. А би тантай харин өөрөө танилцсан. Тантай танилцахдаа өнөөдрийн шилдэг арга одоо өнөөдрийн бидний амьсгалж байгаа агаар энэ сошиал таны нүүр хуудас мэйл одоо юу гэдэг бүх тэр төхөөрөмж рүү чинь тэр програм руу чинь тэр юм руу орж үзэж тэг хүмүүстэйгээ цуг орж танилцмаар. Зөв. Та ингэж надад мэйлээ нэг бэлнэ. Бэлэн. Нуу чаасан юм ба. Тэнд одоо тий миний амьдрал тэнд байна та. Өөрөө одоо хэдтэй вэ? Би одоо 44-тэй. 44-тэй гэдэг чинь 18 жилийн одоо 18 жил ажилласан биз дээ. Тий. Тэнд. Тэгсэн. 18 яг энэ компанид чинь би нийт 15 жил ажиллаж байгаа. Тий. 44-тэй гэдэг. 28-тай 29-тэй л орж исэн тэр компани тийм мастер хамгаалч чад. Тэгэхээр ер нь амьдралынхаа талыг тэр хатуу капиталист ёс жаягтай тэгсэн мөртлөө өнөөдрийн бидний зорж байгаа тэр ертөнцид амьдэрсэн юм байна. Тэгэхээр би танаас бол ингээд одоо төрөө сулгаа хийгээгүй байж сулгаа хийх юм биш байж энэ төр гэж асуугаад байхгүй. Өөрийн чинь нэг юм дээр нэг харсан ба бид тулгайч биш гэдэг нэг. Тий. Миний тий нөхдүүд нөхдүүдийн чинь юм дундаас би нэг тийм харсан. Тэгэхээр нэг тэгж хэлж байгаа хүн бол ойлгомжтой. Тэгээд Японд
20 жил 18 19 жил болсон хүнээс би одоо ер нь тэр талаар асуух нь илүүч. Ингээд таны фэйсбүүк рүү оръё. За Нүүр хуудас руу. за тэгээ. За би ер нь ярилцж байгаа хүмүүсээ танилцуулж байгаа хүнээ хамгийн түрүүнд эхлээд нэр овг яг бүтэн хэл гэж хүсэж байгаа. За миний овг одоо та ургийн овгийг хэлж байгаа шиг байна тийм ээ. Ургийн овг гэх юм бол хөгдүүд овг. Ийм байгаа Батбаяр. Миний аавыг бол Батбаяр гэдэг. Батбаяр. 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 За Батбаярын насан бэлэг. насан бэлэг. Бэлэг. За яг тэгж бичигдэж орж ийн тийм үү? Тэгнь. За ингэж бичигдээд орохоор юу яаж болох вэ? Одоо би таны ямар хуудасуудтай танилцуулж байна. Одоо Би ерөнхийдөө сошиал ертөнцид бол энэ фэйсбүүкийг их хэрэглэдэг. Тий, фэйсбүүкээр одоо найз нөхдөдөө холбогдож байна, мэдээлэл солилцож байна. Хай мэдээлэл авч байна тий. За энэ бол миний фэйсбүүк хуудас байна. Тий. Энэ зөвхөн электорат гэсэн үг байх хэрэгтэй хаа тийм үү? Тий. Энэ ямар учиртай энэ нүур бүр ихэнд нь явж байна? За энэ юм учиртай юм байгаа маа. Яг нь ерөнхийдөө би өөрөө Японд олон жил сурсан. За ингээд сурж байхдаа бол Японд гэдэг оюутнууд гэж Монгол оюутнууд байсан. За энэ Монгол оюутнуудын холбоо гэж байсан. За Нэг хэсэг бид нэр Японд одоо Монгол оюутны холбооны тэргүүнээр ажиллажлаа. Тийм. За 2008 онд би Монголд буцаж ирчгээд Монголд бас нийгэмлэг байдаг. Японы сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг гэж байдаг юм. би сонссон юм байна. Та сонссон уу? Сонссон юм. Жугамо. Жугамо гэдэг. Жугамо. За яг өнөөдөр бол би тэр нийгэмлэгийн бас ерөнхийлөгчээр нь ажиллаж байна. Тэгээд бид нэр яг ерөнхийдөө тэр нийгэмлэгээрээ дамжуулаад гурван зорилго тавиад ажилддаг. Нэгдүгээр чи юу гэхээр нэгдүгээр Японы сургууль төгссөн хүмүүсийн хоорондын харилцаа холбоог бий болгоё, бэхжүүлье гэдэг. Тэгээ бие биендээ дэм дэмдээ явъя гэдэг ийм зорилготой. Нөгөөх нь болохоор Япон Монголын харилцааг өшөө хөгжүүлье. Таны түрүүний хэлсэн та бид нар ярьсан нэг 30 хөршийн тийм ээ. 30 хөрш вэ шүү дээ. Одоо тэр дэлхийн одоо номер 2, номер 3-ын одоо тийм хэмжээтэй эдийн засгтай ийм улс байна л да. Энэ улсынхаа одоо ашиг сонирхлыг Монголд бий болгох харилцаагаа нэмий. Тийшээ гарах одоо Монголын худалдааг нэмэгдүүлж гэдэг юм. Тэгээ энэ чиглэлд бид нар юу хийж чадах вэ? Энийг хийе гэдэг. Энэ нэг хоёр дахь чиглэл бол бид нарт бий. Гурав дугаарт нь хамгийн чухал нь юу гэхээр тэр одоо Японы сургууль сураад ирсэн хүмүүс маань зүгээр байж болохгүй. Энэ улсаа хөгжүүлэх хэрэгтэй гэдэг. Ийм гурав дахь чиглэлээр бид нар ийм гурван зорилготойгоо бид нар үйл ажиллагаа явуулж ирсэн юм байна. Ер нь Японы сургууль төгсөгчдийн нэг онцлог байдаг. Их тийм даруухан, өөртөө их дарддаг. Төлөв даруу. Гэхдээ ажлаа бол их сайн хийдэг, хариуцлагатай хийдэг. Ийм хүмүүс байдаг л да. Тэгээд ингээд нэг тийм 10 жил бид нэр яг ажлаа хийгээд Монгол улс маань хөгжих бах тий, хөгжих бах гэж яваад ирлээ л дээ. Тэгээ сүүлд нь ингээд бодсон чинь бас л болдгүй. Таны сая хэлсэн тийм ээ 30 жил нэг тэгээд ингээд явлаа гэд. Тэгээд бид нэр бодсон тэг за хинд найдах вэ, юунд найдах вэ? Гэхдээ ер нь бид нэр өөртөө ингээд сурсан юм бол бид нарыг явуулахад их эцэг тийм ээ Монголын хард та нар сураад ирээ. Боловсроод ирээ. Ирээд Монголоо хөгжүүлээч гэдэл явуулсан шүү дээ. Тэгж л явуулсан. Миний ээж аав энэ тэр намайг тийм ээ үнсэж явуулахдаа тийм л бодолтой үлдчихсэн байхгүй юу? Тэгээд энийгээ бид нар бодоод бид нар тийм үүрэг байдаг юм байна. Тийм ээ? Ер нь бид нар өөртөө хийх хэрэгтэй юм биш үү? Бид нар өөртөө улс төрд орох хэрэгтэй юм биш үү? Яг улс төрийг өнөөдөр бол хүмүүс их муухайгаар бодож байгаа тийм ээ. Гэхдээ зөв хүмүүс улс төрд орж ирэх хэрэгтэй юм байна. Боловсролтой залуучууд орж ирэх хэрэгтэй юм байна гэж бид нар ярилцсан дотроо. За ингээд бид нэг нам байгуулсан. За энэ хүмүүс одоо жоохон бас дургу хийж магадгүй улс төрийн нам улс тэгээд ярих дээр сонирм байна. Чи Яг тэгэхээр эн чинь тэгэхээр ер нь миний зүгээр ойлгосноор Япон төгсөгчдийн тэр бүлэг хүмүүсийн нэв нэгдэл дээр өсөл эрмэлзэл дээр цуглаж босож ирж байгаа юм байна дээ. тийм. Тийм ээ. Яг тэгсэн тий. Тэгтээ чин сэтгэл нь Монголоо хөгжүүлье. Монголдоо тусуулъя. Мэдсэн сурснаа зориулъя. Энэ чин сэтгэл та нар яаж тодорхойлсон юм? Энэ яаж бий болсон гээ энэ ерөөсөө Японд байхад бид нэр эхэлсэн. Энэ сэтгэлийн одоо энэ дөрвөлдсөн гал гэх юм одоо юу гэх юм те энэ бол Японд байхад байсан. Бид нар нөгөө бие биенийг Японд байхдаа тэр оюутны холбоо гэдээ байж байхдаа Японд байгаа юм чинь
Японд байгаа иргэдэд, Японы иргэдэд Япон улсад монголоор сурчлаа гэдэг. гэж Тий, хэлж ирсэн. Ерөөсөн Монголыг дэлхийд даяар таних хэвээр. Монголтой найз нөхөд болох хэвээр. Монгол явах юмсан гэж Япон хүн бодох хэвээр гэд бид нар. Тэгээд одоо Японд бол одоо их том газар авцсан да. Ер нь их нэр хүндтэй болсон хаврын баяр гэдэг ийм баяр байдаг. Арга хэмжээ байдаг. Энийг одоо бид нэр хийж яла, зохион байгуулж яла оюутнууд. Тэгээ оюутнууд ингээд зохион байгуулж явахдаа тийм бодол байсан. Эх орноо гэсэн бодол байсан. Эх орноо болон Монголынхаа сайхан соёлыг японочдод танилцуулах юмсан тийм ээ. Монгол хүний тэр давуу талыг японочдод бас мэдэгдэх юмсан. Тэгээд япон хүмүүс Монгол руу тийм ээ их жуулчилж ирээсээ яваасаа тийм ээ. Тэгээ хөрөнгө оруулаасаа бизнес нь ингээд хөгжөөсөө гэсэн ийм бодол бол байсан. Энд нь жоохон ч гэсэн хувь нэмэр оруулж чадсан гэсэн ийм бодол байсан. Энд тэр зураг байна. Тэр үеийн оюутнууд яа байх хэвээр. За ингээд танд саяхан бол тэгээд бид нар яг энэ төрийн замдлаа тэр нөгөө байгуулсан намаараа бид нар өөр намтаа нэгдэл байгуулад тийм ээ эвсэл байгуулад тэгээд тэр нь яг зөвхөн электорат гэдэг ийм нэртэй эвсэл байгуулсан. За тэрнийхээ хүрээнд бид нар өнөөдөр жоохон юу яагаад хэвлэлийн баг оролдуулаад тэрнийхэн зураг энд бол байж байгаа юм аа гэж тийм. За энэ одоо юу юм блэ? Энэ миний ээж аав хоёр. Ээж аав хоёр нь. Тий. Батөргөө. Тий. Тэгээд ээж маань Алтан гэрлийн бүтэд гэж хүн байгаа. За. Тий. Та мэдэж магадгүй дээ. Дуучин хүн байгаа. Манай ээж. Тэр барахгүй. Манай гэрүүлийн тал манай гэргийн тал бол тэр чигээр хөгжимчлөлтөө. Одоо өдөртөөч ардын чулуун. Түүний дүү одоо өдөртөөч Чамсан жав. Одоо Чимбат. Чимбат. Гэх мэтэр ингэж явна л да. Нөгөө талд маань. Тий. Тэгэхээр энэ дүүрийн театр энэ дуулаачид хөгжимчтэй мэдлгүй яах. Манай аав маань одоо 2 жилийн өмнө одоо бурхандаа явсан да. Одоо ээж маань байгаа. Тэгтээ ээж маань их мундаг, их энергитэй, их чадaltaй хүн. Тий. Одоо дуулах арга зүй зааж байна оюутнуудад. Зөв. Тий хөгжим бүжгийн нөгөө юу консерватори болсон шүү дээ. Хөгжим бүжгийн сургуульд тий. Тэнд одоо дуулах арга зүй багшаар ажиллаж байгаа. Хамгийн мундаг юу чи юу лээ? Роль дуулсан одоо юу учиртай гурав шүү дээ. Учиртай гурвын одоо нансалмаа, хорлмаа, хойлонд нь дуулж байсан. Тий. Бас Пучинигийн юуг дуулж ялаа да. Ер нь их том орол дуулдаг байсан шүү дээ. Тий. Карминд дуулж байсан. Миний би бол ээжигээ дагаад нөгөө Дөрийн театрт очиж их үздэг байсан. Дөрийн театрт би ингээд хаяа тоглолт үзэхэд очдгийн. Их гоё санагддаг шүү дээ. Тэгээд дээр нь одоо энэ манай ээжийн шавнэр дуулдаг байхгүй. Одоо яг шавнырийнх нь үе ирсэн. Тэгээ шавнырыг ингээд дуулж байхад ингээд манай ээж дуулж байгаа юм шиг санагддаг. Их тийм дотн үе. Яг хөргий. Тавилт гэсэн юм байхгүй юу? За тэгээд цааш нь яваа. За түрүүн хойлоо нөгөө нэг Японд юу хийж исэн бэ гэд энэ хүн байна л да. Одоо Учида гэж хүн юм байгаа юм. За яг энэ хүн одоо би 2004 онд 2002 онд гэдэг чинь баг 17 8 жилийн өмнө байхгүй бид нэр хаврын баяр гэдгийг зохион байгуулад бид нар бас зохион байгуулах аргаа олохгүй маш хэцүү байсан. Газар нь олдохгүй, зөвшөөр нь олдохгүй, мөнгө олдохгүй гэх тийм ээ. Оюутнууд шүү дээ бид нар. Монголоо таниулмаар байдаг. За ингээ явж хахад энэ хүн бид нар энэ хүнтэй танилцж байсан. Учида гэж хүн байгаа. Энэ хүн бол өөр Монголд их хэлэхтэй. Монголд бас ирж очдог. Хөхтөнгөр гэж нийгэмлэг байдаг Японд. Хөхтөн гэж нэрлэлсэн. Тий. За тэр нийгэмлэгийн тэргүүн ийм хүн юм байна. За энэ хүн бол яг Япон талдаа биднийг бол маш их дэмжиж ажиллаж байсан. Энэ хүний хүчээр бид нэр тэр одоо хаврын баяр гэж тийм ээ арга хэмжээг бол зохион байгуулж ирсэн. Амжилтанд хүргэсэн. Монголоос сурталчилсан. Тэгээд одоо тэр тухайн үед бол зөвхөн оюутны холбоо, оюутнууд хийдэг байсан арга хэмжээ бол өнөөдөр Монгол улсын элчин бишээ Японд байгаа элчин сайдын Японы гадаад яамд дэмждэг ийм арга хэмжээ болчиход байж байна. Бүх монголчууд оролцдог. Зөндөө бүх монгол. Одоо тийм баг наадам шиг юм болдог. Японочууд оролцдог. Японочууд их оролцдог тий. Японочууд ер нь монголчууд их сайн байх юм уу? Дотроос яагаад гэдэг юм бол? Тий, их хэлэхтэй шүү. Бид нэрийг чинь оюутан байхад одоо энд би өөрөө Японд одоо хуваарьас орж исэн байхгүй. Тэгээд нөгөө ажил хийн заримдаа мөнгө болчихно. Тийм шүү дээ. Тэгээд хоёр охинтойгоо ингээд их нэртэйгээ бид нар байсан. Тэгэл манай ангийн Япон оюутнууд тэгээд одоо энэ хүмүүс энтергээд юу багаар зөндөө хэмжлэг надад үзүүлж ирсэн. Тэгээ би боддгийн шүү дээ одоо энд Японд сурж ирчихэд одоо энэ хүмүүсийн бас хариуг тийм ээ ачиг нь хариулах юмсан гэж их боддгийн. Тэхийн тулд өөрөө сайн явах хэрэгтэй. Тэр Японы нэг сүмо манай нэг сүмоч нэг
дийлдэшгүй аваргыг ямар ч хүнийг юм дийлчихээ тэгээд дараа нь хэлж ирсэн. Багшийнхаа ачийг хариуллаа гэж. Тэгээд тэр өөрийнх нь ялд багшд нь ачуулж очихно л дээ тийм ачийг хариулж шít тэр хүнийхээ. За Япон хүний нэг онцлог байдгийг юу гэхээр тэр одоо би та надад туслалаа гэж бодъё тийм ээ. Тэгээд та надаас юусэн хариу хүсдэггүй. Тэгээд юу гэж хэлдэг вэ гэхээр чи насан бэлгээ чи дүүнэртэй туслаарай гэж хэлдэг. Ийм соёлтой хүмүүс их сонио. Бажигрын насан бэлгээ. Бид 30 жилийн өмнө энэ одоо Оросоор бол тернисти гэдэг одоо энэ чулуутай энэ хэцүү зам руу орсон. Дардан шулуухан зам байснаас биднээс их тийм хэцүү зам руу орсон. Тэгээ энэ замнаад өнөөдөр биднээс тэнд ургуулсан зэсгнийхээ үр шимийг одоо энэ жилүүдээс авч эхэлж байна. Ойрын жилүүдээс. Ягаад гэвэл тэр үед дөнгөж төрчээсэн хүүхдүүд 30 гарцсан. 10 настай гүйж явсан хүүхэд 40 хүрсэн байж шин. Ер нь 40 хүрээд ирэхин цагт Монгол эр хүн бойжцсан. Юу ч нуруунд дээр өөрөд явах чадaltaй болдог. Өөрөө одоо 44-т. Биднээс тэр үед та нарыг сургуульд явуулдаг байж, улсаас нь мөнгө өгдөг, зарим нь өөрсдөө яваад ажил хийгээд болдог. Одоо үр жимс боловсрчээ. Одоо өөрөө одоо үр дүн юм. Тийм учраас би өөрөөс чинь байгаа нөөц болцоогоо оюун ухаанаа хүч чадлаа мэдлэг боловсрлоо дайчилж улс орныхоо төлөө ажиллах ёстой шүү гэж шаардах хэрэгтэй. Тийм шүү дээ. Гэж бодож байгаа. Бидээс хэцүү байсан. Лангуусан байсан. Тэгэхээр энэ шаардлагыг л та нарын үеийнхэн одоо тэртээ шинэ тоол ихлээр цаг эхэлчлээ л дээ. Та нарын цаг ирлээ. За сайжны бай. За. Энэ их сонирхолтой зураг байна. Би танд хальт харуулдаг. Энэ бас л нэг 17-8 жилийн өмнөх зураг юм байгаа. Японд энэ сурдаг оюутнууд л та одоо бид нэр ингээд хуралддаг байсан юм. Фокс мут юм аа. Энэ тий дээр үе нэг юм цаасан зургийг би аваад ийшээгээ дээд хийжсэн тий. За энэ залуучууд энэ одоо жишээл та нэг хүнийг бол таних байх. Энэ одоо арчилсан намын дид дарга амар жаргал гэж дундан сууж байна л да. Энэ хүн чинь бас нэг хэсэг Японд сурж ирсэн шүү дээ. 6 сар хэртэй манаас Монгол улсын ерөнхий сайдыг 1 жил шахууг арай хүрээгүй тий. Яг тэр үед нь бид нэр яг ингэж таарсан байхгүй тийм. Тэгээд яг бид нар юу хийдэг байсан бэ гэхээр ингээд талд ингээд Монгол оюутнаас сураад байна тийм ээ. Хин юу сураад байгааг бид нар мэдэхгүй байна. Тэгэхээр бие биендээ сурж байгаа судалж байгаа сэдвээсээ жоохон ярьж өгч яа гэдэг. А дээр нь бие биендээ жоохон урам өгч яа. Чи мундаг биш үү? Чадна шүү гэдэг тийм ээ. Бие биендээ жоохон урам өгч яа гэдэг. Урам гэдэг нэртэй бид нар уулзалт зохион байгуулдаг байсан. Тэр уулзалтын маань нэг юм байгаа юм. Тэгээд одоо тухайн үед л одоо сурж исэн одоо энэ хүмүүс байна л да. Энэ одоо энэ тухайн сурж исэн хүмүүс дотроос одоо ингээд манайд одоо ачаа хариулж яваа ямар хүн байна? Энэ хүн бол Амар Заяа гэдэг тооны хүн. Токиогийн одоо хотын их сургуульд өгсөн хүн л дээ, доктор хүн байгаа. Энэ хүн одоо Монгол улсын их сургуульд тоо зааж байна. Тооны хичээл зааж байна. Оюутан тий. Тэгэхээр одоо сурсан мэдснээ дүүнэртээ одоо хөлөөлж штэ тийм ээ, энийг хийж байна. За энэ зогсож байгаа Баасан Даш гэж хүн байна. Энэ хүн бол соёл биш юу лээ. Шинжлэх ухааны техникийн их сургууль биш үү? Тэрний дэд захирлаар ажиллаж ирсэн. Бас багш хүн байгаа. За энэ цаан дээр энэ зогсож байгаа Ганзар гэж хүн байна. Энэ хүн бол шинэ Монгол одоо юу дээд сургууль гэж байгаа. Энийний захирал хүн байна. Дээд сургуулийн захирал байна уу? За дараа нь энэ мөнх хөргөл гээд энэ цаан зогсож байгаа хүн байна. Энэ бол тухайн үед Токиогийн сургууль сурж байсан. Энэ өсгөл одоо цангийн яамд бас их олон жил ажиллалаа. Тийм их мундаг чадaltaй юм хүмүүс байгаамаа. Хүнийг танилцахдаа ер нь нөхрөөр нь тань, ханиар нь тань гэж. Энэ нэгэнт оюутан цагийн үеийн найзууд ярьснах өөрөө диплома харуулж болох уу? Ямар сургуульд өгсөн бэлээ яг ингэхэд? Би Йокохама хотын их сургууль. Энд 10 жилээ төгсөж. Энд би 23 дугаар сургуульд сурж байсан. Орос хэлтэй. Тий, орос хэлтэй. Тэгээд их сонин. Нөгөө Орос тэр чинь одоо Оросын нөгөө социализм үеийн Оросын одоо боловсрол тэнд явагддаг байлаа шүү дээ. Одоо түүхэн хүртэл Оросын түүх үзэл тийм ээ. Тэгэл коммунист намын түүх үзэл. Тийм шүү. Тий, Орос маш нар заадаг хичээлээ заадаг байлаа. Тэгээд тухайн үед чинь одоо Японыг бол империалист гүрэн тийм ээ одоо төрөмгийлэгч мэдрийн дайсан гэж заадаг байлаа шүү дээ. Тий.
Тэгээд 90 онд чинь одоо бүх Орос багш нар маань яв буцлаа. Одоо нөгөө жинхэнэ арчлал гэдэг Монголд тийм ээ бий боллоо гэд. Тэгээд Монгол багш нар ирсэн. За тэгээд төд удалгүй бидний нэг юм хэсэг оюутнуудыг сурагчдыг хоёр хуваагаад чи хят хэл үз, чи япон хэл үз гэдэг. Хуваарилж ирсэн. Тэгээд би тэгэхэд япон хэлнийх нь ангид ороод. Тэгээд манай сургуульд анх одоо япон хэл заах гэж одоо япон хүн ирж ирсэн. Их сонир санагдажсэн. Тэр хүний онцлог гэх юм бол ерөөсөө ингээд заахын тулд бүх юм ашигладаг. Бүх юм ашиглана. Хувцааж ашиглана, хувцааж тайлж үзэн нэг тийм ээ. Өмсөж үзэн, гутлаа тайлаад ширээн дээр гарна. Бүх юм бүх л одоо мэдрэхгүйгээрээ зааж өгдөг байсан. Өөрөөр тэр нэг юм хийж байгаа арга барил нь бүр сэтгэл зүрхнээс. Үнэхээр юм ойлгуул гэсэн ийм бодолтой. Ийм одоо хандлагатай хүн байсан. Тэгээд тэндээс би япон хүн гэдэг чинь ямар мундаг байдгийм бэ тийм ээ. Магадгүй тухайн үед тэгээд нэг тийм эхлэл тавигдсан учраас би япон яв ичиг сонсон бас хүчтэй болдог болсон байж магадгүй гэж боддог. Тэгээд 10 төгсчихэд тэгээд би 10 төгсчихэд дараа нь хятад явсан. Бээжингийн гадаад хэлний 2 дугаар дээд сургууль гэж байдаг. Тэнд би хятад хэл үзсэн. Тийм тэр их сонио ягаад тийшээ явсан бэ гэхэл манай аав яг тэр үед ажилгүй болоод. Тийм тэгээд хятадтай Оросын хооронд бас нэг бизнес хийх гэж үзсэн найзтайгаа. Тийм тэгээд тэр найзынх нь охинтой би Бээжинд явчих. Одоо хятад хэл сурж байгаа юм. Бодвол одоо тэр нөгөө бизнест нь туслах хэрэгтэй байсан байх л да дараа нь. Тийм ээ. Аав чинь ч бас бодлоо байгаа шүү дээ. Тэгээд би жил хагас сурсан. Тийм. Тэгээд тэнцээ нөгөө хан зүсэг. Одоо анх ингээл хөхөтийн би онгоцны бодол дээр бууж исэн. Тэгэхэд ийм дөрвөлжин хар юмнууд харагдчихсан. Би энийг одоо сурч чадахгүй байх гэж тухайн үед бол айгүй их тийм айцтай бууж исэн л да. Тэгэл яг уу сурсан. Нэг тийм 3 сарын дараа гэхэд би орчуулах хийдэг болсон байсан. Хятад хэлээр. Тийм. Тэгээд яг тийм айхтар орчуулга биш тийм энгийн тийм ээ. Тийм. Тэгээд би нутаг буцсан. Тийм. Тэгээд тэр үед чинь бас хэцүү үе байсан. Ээж хоёр маань бас жоох үртэй байсан. Шууд ирээд ажилд ороод. Тэгээ нэг тийм шөнийн баар маарны газар одоо юм зөөгч хийдэг байлаа шүү дээ. Тийм. Тэгээд зөөгч хийдэг байх орондоо яг уу ээж авдаа бас туслаад тийм ээ мөнгө төлсөн туслаад. Тийм. Өрнөөс нь гаргах хоёр. Тийм чадлаараа хоолны мөнгө нэмж авч ирэх. Тийм. Манай ээж аваа хоёр их сонин юу гэхлээр тэр нэг та хэцүү үе байсан гэж ярьсан шүү дээ. Тэр үед чинь манай ээж чинь авьяач үжигч хүн байхгүй юу. Тэгэхэд бууз хийгээд зардаг байсан шүү дээ. Манай аав барайл бензин колонкоор явдаг. Ээж маань сургууль руугаа явдаг байсан. Тэрнийг би харж үзсэн л доо. Тэгэхээр би тийм тэндээс их тийм төлөвшөл авсан гэж боддгийн. Тэгээд ирчгээд яг ээж авдаа туслангаа юу ажил хийгээд хажуугаар нь их сургуульд би шалгалт өгсөн. Мүйсийн. За тэгээд мүйсийн яг би Япон хэл ангид орё гэсэн бодолтой байсан. Олон улсын харилцааны сургууль. Тэгсэн чинь нөгөө нэг оноогоор яг жагсан шүү дээ. Миний оноо чинь тийм өндөр байгаагүй. Тэгээд ингээл өндөр оноотой хүмүүс чинь англи хэлнийхэн ангийг аваад хятад хэлнийх биш юу Япон хэлнийхэн ангийг ч аваад. Тэгээд яг миний нэр ирсэн чинь ерөөсөө хятад хэл үлдсэн байсан. Тэгээд би мүйсийн одоо олон улсын харилцааны сургууль хятад хэлний ангид орж ирсэн. Тийм. Тэгээ 2 жил сурчаад би Япон яв гэсэн тийм мөрөөдөлтөй бас байсан учраас би Япон явах одоо боломжтой судалж эхэлсэн. За ингээд бол явах бас боломж нь олдсон надаа. Ингээд би 1998 онд Япон явж ирсэн. Тэгээд их сонирхолтой сургууль сурахаар явж байхгүй юу. Тэгээ яг энд их сургуулаа би чөлөө аваад явж. Чөлөө аваад зөв. Тэгээд яг 98 оны 10 сард чинь 2-нд нь зориг агсан маань алуулж ирсэн шүү дээ. Яг тэрний чинь би 7 хоногийн дараа явж ирсэн. Тийм тэгэхэд их тийм миний сэтгэлд их тийм сонин мэдрэмж төрж исэн. Юу болчихвоо Монгол маань яах гэж байгаа юм болоо гэдэг тийм айц бас төрж исэн. Тийм бодолтой явж тэр бодол маань тэр мэдрэмж маань одоо ч ихсэн бас надаа санагддгийн. Харин тийм. За ингээд би Япон явсан. Японд очиод би Япон хэлний сургуульд сурж байгаад сурж явах явцдаа Японы их сургуульд нь шалгалт басах гэсэн. Тэгээд азар тэнцсэн. Тэгвэл чи хиний мөнгөөр тэнд надад тусалсан хүн би. Одоо миний нэг ах маань Японд байсан. Монгол Японд байсан Монгол. Тий. Би тэр хүнээс тусламж гуугаад та туслаач ээ гэдэг. Тэр хүн надад тусалсан. Тэгээд Япон хэлний сургуульд сурж явах явцдаа би шалгалт өгөөд их сургуульд орсон. Их хацтай тэр сургуульд орсон хүүхдүүдээс нэг хүүхдэд нь тэр сургууль нь өөрөө одоо тэтгэлэг өгсөн. Тэр нь надад таарсан. За ингээд их сургууль бол тийм Йокохама хотын их сургууль гэж байсан. Далайн хэрэг дээр их сайхан газар байсан. За дараа нь тэнд 4 жил сурч хаад бакалавр хамгаалж хаад магистрт сурах гэж
цаашаа улам гүнзгийрүүл сурыг гэдэг. Сургуулийн тэгээд сургуулаа солиод Хитоцубашигийн их сургууль гэдэг сургуульд орж ирсэн. За энэ сургууль бол 1875 онд байгуулагдж ирсэн эртний түүхтэй. Японы бас алдартай сургуулиудын нэг ороход бас хэцүү сургууль гэж яддаг байсан. Энэ сургууль би орж чадсан. Тийм. Тэгээд бас завшаан байсан. Тийм. Хязтай бас орж чадсан. Тийм. За энэ сургуульд би бас сураад магистр хамгаалсан. Тийм. За тэгээд цаашаа доктор хамгаалъя гэсэн бас тийм даварсан сэтгэл бол байсан. Гэхдээ би чадаагүй. Чадаагүй гэх нь одоо юу гэх юм нэг хуваараа сурж байгаа үед чинь бас ажил хийнгээ. Тэгээ сурна. Тэг чинь нөгөө судалгаа хийнэ гэж асар их ном унших хэвээр. Нэг ном чинь $50 шүү дээ. Ер нь бол өөрийн ном авч уншиг гэх юм бол тийм үнэтэй бас байсан. Тэгээд би энэ одоо шинжлэх ухаан гэдэг юмыг бас ингэж одоо хөнгөн хандаж болохгүй хаа гэж багштайгаа зөвлөж байгаа. Би доктор сурахаа боллоо. Би нутаг буцлаа гэж ярьжсэн байхгүй. За яг тэгээд 2005 онд тэгээд нөгөө нэг ажил хийдэг үедээ би чинь орчуулга хийдэг байлаа шүү дээ. Тий. Тэгж явахдаа тэр хүнтэй танилцж байгаа юм. Тэгээд тэр компанид орсон. Ийм дүүхтэй. За цаашаа нэг жоохон явъя. За Facebook доторсон жоохон аялье. Гэрвэл юу лэх вэ? За би чинь эхнэр 3 хүүхэдтэй гараад ирлээ тийм үү? Тийм одоо би ээжтэйгээ автаа манай ихч байна. Би байна. Би дөрвөлээ бид нэр ингээд. За байж байгаа маа тийм. Манай бас нэлээд жоохон биеийн бас суларцсан үед бид нар гэр бүлийн юу тий ахуулъя гэдээ ахуулж ирсэн. Тэр энэ Монгол дэлтэй өсгөөл гэргийч нь манай ихч юм байна. Тий. Ингэж Японд сурч, Японд ажиллаж, Японы дэлхийд тэргүүлдэг пүүсийн төлөөлөгчөөр Монголд ажиллаж, Монголд хэдийн хэрний хөрөнгө оруулалт хийсэн бол ер нь. Тий. Наадхан чи хата хариулах тун ичмээр л байна зүгээр. Энэ хугацаанд яг бид нэр яг тэр компанийн хөрөнгө оруулалтыг Монголд тийм ээ хийх юмсан, Монголд ажлын байр бий болгох юмсан, Монголынхаа эдийн засгийг хүчтэй болгох юмсан гэсэн хүчтэй бодолтойгоор ажиллаж байсан л да. Тэр утгаараа би чадлаараа ажиллая гэсэн, чадлаараа хувь нэмрээ оруулах гэсэн бодолтой байсан. Тийм ч зорилготойгоор Монголд ирсэн юм байна. Тэгээд одоо 5 төслүүд гэх юм бол одоо 5 толгойн төсөл байна тийм ээ. Сүүл ажиллаж байсан том төсөл гэх юм бол ТЭЗ 5-ын төсөл байна. Энэ төсөл дээр манай компаниуд хөрөнгө оруулалт хийя тийм ээ. Монгол бодиттой одоо бизнес хийя. Орж ирья гэдэг ийм байдлаар бол явах нь явж исэн, хил зэрэдэг хийсэн тааж аль нь бүтээгүй ийм байгаа юм тийм. Тэгээ Монгол улсад нөгөө маш их боломж байгаа мөртлөө бид нар бас жоохон тийм ээ ашиглаж чадахгүй байгаа юм уу да гэсэн ийм бодол бол надад төрдөг юм тийм. За энэ нөгөө та бид түрүү ярьсан нөгөө Японд байхад тийм ээ тэр хаврын баяр гэж арга хэмжээг зохион байгуулж ирсэн гэд. Одоо энэ зураг бол одоо жишээлбэл та одоо энэ байна. Одоо манай эхнэр миний охин том охин гэдэг ийм жоохон байсан тийм. Манай найзууд маань тухайн үеийн одоо элчин сайд байсан Бачиргалгаа гэж хүн байна тий. За энэ их авраг маань байж юм тийм. Ингээд бид нар ийм Монгол гэр бариад дотор нь ингээд Монгол бичиг гэдэг тэр тийм ээ одоо сайхан тавиад тэгээд ирсэн Япон хүмүүсийн нэрийг Монгол бичгээр бичиж өгөөд ингэж дурсгал болгож өгдөг тийм ээ. Монголынхаа соёлыг л одоо зарлчилж байгаа байхгүй юу? Тийм хийжсэн. Энэ бүхэн барилдаан бид нэр зохион байгуулалтыг яг энэ үеэрээ тэр бүхэн барилдааны байгийн одоо энэ их арга маань гаргадаг байсан жишээтэй тийм. Тэгээ оюутнуудыг их дэмжиж ажиллаж исэн хүн бол энэ Бачиргал сайд байсан. Энэ хүн бол яалч байхгүй яхаарахгүй бид нарыг бол маш их дэмжиж ажиллаж исэн юм байна. Японы буюу ер нь дэлхийд үнэлэгдэх том хэмжээний дээд сургуулийг бол магистрийн хэмжээнд сураад төгссөн. За одоо хоёулаа нэг юмний тухай ярив. Би энэ Япон гэхээр надад энэ тэгэж ер нь Японд төгссөн, Японд бас нэг хэдэн жил амьдарсан хүмүүс надад их сонир санагддаг. Яг тэр их дэгжээ ихтэй байдгийг. Би таныг энэ ёс жайг, ёс зүй гэдэг үгэн дээр яагаад эргэлдээд идгийг. Яагаад тэр одоо эвлэж нэгдсэн залуустайгаа энэ нэрэн дээр тогтож заавал намдаа нэргүй гэдэг маш сонирн байна. Манай чи одоо яг л шударга нам, шин нам бүр ингэж үгнүүд илэгдчихсэн тийм. Үнгүү болцсон. Үнгүү болч боломж гэдэг үг үнгүү болчлоо. Ингээд үгүйг аваач үнгүү болгоод ярьсаар байгаа үнгүү болгоод харин ёс зүй ёс гэдэг юм бол одоо миний ширээн дээр байгаа номнууд байна л да. Жишээлбэл миний энэ цуглуулдаг номнууд энэ. Тэгэхээр энд одоо ухаан ингээд Бушидо. Тийм байна. Энэ бол одоо Японы ёс зүйн цогц.
үндэсний бидэнд ийм цогц юм хэрэгтэй юу хэрэггүй. Бидэнд биш энэ күнзийн одоо суртал зэн буддизм тийм үү Далай ламын шинэ ёс зүй энэ үеийн тий Бурхан шашин орох үүд тэгээд бодмөрийн зэрэг нөө тэгснэ ингээ явж ирсэн еврейчүүдийн мөртөл байна. Еврей хүмүүсийн боловсрал болон амжилтын үндэс гэдэг. Миний цаана бас нэг ёс зүй жайг байна. Орос төсөл гэдэг энэ их мундаг том төсөл хэрэгжсэн. За энэ тухайл нэг яриндаа өөрөө Японд 10 хэдэн жил, Япончуудаа 10 хэдэн жил хориодсон шахуу нөхөрлцөн. Японд очиж сурж байхад энэ одоо Бушидо Япон хүний тэр цаанаа нэг тийм юу байдаг л да зарчим гэж байдаг. Хамгийн чухал зарчим юу гэхээр хүний итгэл даах зарчим. Итгэл даах. Та надад итгэжээвэл би таны итгэлийг хизээч одоо хүсэрдүүлэхгүй. Хизээч талаар хүний нэг мөн гэд итгэх гэдэг. Энийг л надад бүр хизээч өсөрдүүлэхгүйгээр авч явж чадна гэж амлах нь шүү дээ. Амлсан бол його. Тий. Ийм нэг зам бол байдаг. Энэ бол ерөөсөө Япон хүний өөр хамгийн үндэс суурь юм гэж би бол хардаг. Энэ дээр бүх юм одоо үндэслэж явж байдаг. А яг хүн янз янзын ингээд амьдралын нөхцөл байдал ухрах тохиолдол байна шүү дээ, тийм ээ. Япон хүмүүс тэр үед амиа хорлдог шүү дээ. Одоо харакири гэж хийдэг, тийм ээ. Нэр төр тэр хүмүүс бол аягүй чухал байдаг. Маш үнцэнтэй байдаг. Тэгэхээр тийм хүмүүс бол одоо яг тухайн дээр үед энэ төр бол Япон хүмүүс ч гэсэн худлаа ярьдаг байсан баг л та цаг барьдаг байсан баг. Гэхдээ яг миний очиод ингээд хамт амьдарч байсан, хамт ингээд хажууд нь байж байсан, ажиглаж байсан Япон хүмүүс бол их тийм хэлсэн амандаа бол маш сайн үрдэг. Амлахаас өмнө маш их боддог, маш их хэмждэг, тийм ээ. Тэгжээж нэг тийм ам гардаг ийм хүмүүс байсан л да. Энээс нь би бол маш их суралцсан. Тэгээд би ч гэсэн өөрөө тийм төлөвшөлтөй болоод ирж гисэн. Нэх ихтэй гэж айхтар төрүүлж дуурайд авах дургу бас чаддагчгүй тийм ээ. Хүмүүсийг их сонсдог. Тэгээд яг хүмүүс хэлээгүй юм байвал би хэлэх тийм ээ байдлаар. Хэрэг зоригтой хэлждэг болчих тийм биш үү та нар чинь Японд үгүй яг үннийг хэлэхэд одоо Японд сургууль төгсөгчид дотроос хамгийн зоригтой хэлж чадж байгаа нь би байж магадгүй. Тий. Ер нь одоо Японд сургууль төгссөн хүмүүс чи их даруухан, чадaltaй мөртлөө их даруухан. Тэгээд тийм туг барьж хүмүүсийн урд гарч явна гэдэг тийм ээ ойлголт юу баг байдгүй хүмүүс шүү дээ. Их даруухан. Нэг талаас их хинхэг хүмүүс тий. Тий. Тэгээд их одоо тийм олон талаас нь имийг ингэж хардаг, олон өнцгөөс хардаг болох тэр энийг ингэж тайлбарлаж болно гэсэн юм ойлголттой байдаг учраас их бөөрөнхий болцсон байдаг. Дээр нь одоо маш хөдөлмөрч хүмүүс Япон хүмүүс. Асар хөдөлмөрч хүмүүс. Тэнд бол ерөөсөө тэр хөдөлмөр хиймд ажиллана гэдэг чинь энэ юм уу гэж бодохоор тийм ээ бид нар бол тэнцээ яг ажиллаж исэн. Маш сайн ажилладаг. Ажлаа эзэн ажил нөө хийж байгаа ажилд эзэн болно гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл ингээд юм хийж хахад хүндлэнгийн хүн хурж ирээд энэ яагаад чи ингэж хийж байгаа? Энд яагаад ингээгүй ингэцэн ингээд хэлэхэд тэр хүн хаанаас нь ч асуусан тайлбарлаж чаддаг байдаг. Өөрөөр хэл хийж байгаа ажилдаа эзэн болж идэг. Урсгалаар явдаггүй тийм ээ. Ийм онцлог бол бас байсан. Гэхдээ маш олон тийм юм суралцсан. Энэ яаж танай тэр одоо залуусын нэгдэл тэр Японд суралцж ирсэн хүмүүсийн сэтгэл санааг юун дээр авч төвлөрүүлсэн танай. Тийм. Тэгээд энэ бол ерөөсөө ёс суртахуун гэж ойлголт байна тийм ээ. Хүн ёс гэж байна. Хүнээ алдаж болохгүй. Хүнээ хайрладаг байх хэрэгтэй байна. Дээр нь хуйлаа дээдэлдэг байх хэрэгтэй. Та бид нар хоорондоо тохироод хоёулаа ийм дүрм журамтай явна шиг тохирсон бол тэр дүрм журамдаа захирагддаг байх хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ зарчмууд, энэ суурь зарчмууд Монголд бас зөрчигдөж байна гэж бид нар үзсэн. Хариуцлага байхгүй болцсон. Хийж байгаа юмдаа хариуцлагагүй ханддаг болцсон тийм ээ. Буруу юм хийлэхэд уучлаарай гэж хэлж чаддаггүй. Асар их тийм одоо нийгэмд одоо асуудал үүсгэсэн мөртлөө уучлаарай байхгүй, хариуцлага хүлээж байгаа хүн байхгүй, тэр хариуцлага нэгж байгаа хүн байхгүй тийм ээ. Нэг ийм нөхцөл байдал үүссэн байсан учраас ингэж бас болохгүй юм байна. Ингэж болохгүй штэ гэдэг ийм бодол, хүчтэй бодол бидний дотор байдаг л да. Тийм учраас энэ болгоныг нэгтгэсэн суурь одоо тийм одоо ойлголт нь зүй ёс юм байна. Зүй ёс гэдэг нь англиар justice гэж байгаа юм л да. Тэгээд 1977 он тэр Harvard их сургуулийн эрдэмтэн Rawls гэж хүн энэ зүй ёсны онол буюу тэр Theory of Justice гэж ном бичсэн байдаг. Тий. Тэгээд тэр дотроо бол энэ justice гэдэг энэ зүй ёс гэдэг үг бол дотроо тэр ёс суртахуун, хүн ёс, хууль ёс тийм ээ
хүний дээдлэх ёс. Энийг багтаадаг гэж тайлбарласан байна. Тэгэхээр бид нэр тэр зүй ёс гэдэг үгийг авсан байна. Энэ ерөөсөө бидний дотор байгаа бүх тэр юмыг илэрхийлж чадж байна гэдэг. Ёс зүй гэхээр дотор нь орчод байгаа. Тий. Шодрог ёс гэдэг чинь бас дотор нь орчиж байгаа. Тий. Та нар бүр хамгийн том малгайг хамгийн том хайрцгийг тий аваад тэгээд Монгол зүй ёс дэлгэрэх юм бол ямар гоё вэ гэж бодоод л явж байгаа ийм хүмүүс юм байна. Тий. Монголчууд яавал зохилтой. Би тэгэхэд үгүй Монголын ард түмэн нэгдүгээрт юу энэ чигээрээ байж болохгүй юм байна гэдэгт л одоо би бүгдээрээ санал нэгдэх хэрэгтэй л байгаа л да. Энэ чигээрээ Монгол орн маань ингээд энэ чигээрээ явах юм бол энэ соёлоороо энэ хандлагаараа ингээд чигээрээ явах юм бол ер нь бол бид нэр бас жоохон ирээдүйд бүрхэг болчлоо. Энэ худал хуурмаг юм чинь энэ ялзрал чинь арилахгүй юм байна. Бид нэр энэнийг хүн болгонд хэмжих хэрэгтэй байна гэдэг тийм ээ. Энэ дээр бид нэр эхлээд энийг ойлгох хэрэгтэй л гэж юу харж байна. А дараа нь зөв сонголтоо хийх хэрэгтэй. Өөрөөсөө оролцох хэрэгтэй. Улсаа бүтээн байгуулах үйлсэд бүхэн болго оролцох хэрэгтэй. Бүр залуучууд нь хүртэл оролцох хэрэгтэй гэж ингэж л бодож байна. Тий, бидний үеийнхэн бол та нарт хүлээлгэж өгөх гэж суугаад шүү дээ. Тэгээ миний хувьд лав. Тэгээ бусд нь одоо өгөхгүй гэж зурлцсан хүн байгаа л баг. Гэхдээ би бол одоо та нарыг ачаалмаар байна. Тэгэхээр энэ үед та нар нэг юм яриа гараад ирлээ шүү дээ. Энэ бол бүр хүний үндсэн ухтхан болох зүй ёсны тухай. Харилцах зарчмын тухай тийм ээ. Тий. Тэгээд танаа нам чи одоо эвсэл болсон гэлөө. Эвсэл болсон тий. Ямар нэртэй эвсэл вэ? Зөв хүн электорат гэдэг эвсэл. Зөв. Тий. Энд бид нар тий одоо яг бид нартэй бас их ойрхон үзэл бодолтой ийм намуудтай бид нар эвсэл байгуулсан. Энийг бас нөгөө талд нь бас нийгмийн улс төрийн алдартай ийм хүмүүс бас биднийг дэмжиж байна. Та нар бас зөв байна. Бодол чинь зөв байна тийм ээ. Та нар зөв байх юм бол бид нар дэмжиж шүү гэдэг тийм ээ. Ийм хүмүүс бас цаана байна л да. Тэгэхээр бид нар энэ их итгэлийг бас хүлээж байгаагийн хувьд бид нар чармаах хэвээр зөв байх хэвээр. Нийгэмд одоо ингэх хэрэгтэй байна. Нийгэмд одоо ийм юм аргагүй цаг нь болцсон. Би 3 дахь хэллээ. Та нарын цаг ирсэн. Тэгэхээр хоёулаа ингээ би чамд нэг кофе чамж өгье. За. Хоёулаа сайхан кофе ууя. За тийм. Би ч бүр одоо яста ам цангав гэдэг боллоо. Энэ сайхан яриа сонссоор байтал. Ямар дуу хөгжим сонирх чи ээжигээ дууг нэг тавьчих юм байгаа юу? Бага. Бага. Манай би таглуудад архичих. Тэгээ хоёулаа тийшээ очицгаа. Тэгээд энэ дуу ингээд сонсчод жоохон гүйл. Тэгээ. Ээж сүүлийнх нь батгийг дуулдаг. Ингээд шал өөр хүмүүс бидний халааг залгаж авч байгаа юм. Тэнд их баяртай байгаа. Тэгээд одоо ингээд зэхэтний энэ сайхан дуучин урлагийн үнийг гэрүүлд өссөн. Японд боловсрол эзэмшсэн. Тэгээд тэр том компанид ажиллаад үзсэн. Монголда бас тийм хэмжээний хөрөнгө оруулалт одоо 5 талын хөрөнгө оруулалтанд оролцсон гэдэг төслийг хилцэж явсан. Ийм сайхан 40 гарсан 40 төгссөн сайхан залуучууд энэ улс орныг л үүрч явна да. Үүрч явах л болно. Өөр та нараас өөр хэн ч үүрэхгүй. Сайхан ш. Юу сүүлийн үед ажиглаж байхад энэ Монголын залуучууд бол их мундаг залуучууд ирж штэ. Монголд их залуучууд байна. Бид нар ерөөсө гаднаас юм ирэх шаардлагагүй гэж би бол боддог юм. Монгол залуучууд сайхан залуучууд байна. Юу энэ залуучууд ингээд хүчний нийгүүдэд ажиллах юм бол Монголыг бол нэг өдрийн дотор эргүүлэх нь сэпидл тийм ээ дээш нь гаргаад ирэх ийм боломж бол байгаа юм. Энэ залуучуудаа бид хүлээн зөвшөөрөх нь бидний буян. Одоо бидний одоо байгуулах гавьяа тэр саадуулаа суугаад байх юм бол бидний одоо нүгэл тэр. Тийм.
Тэгээ яг нь ер нь юу л дээ яг саад болж ин гэхээс илүү хүн болгон өөр ингэсэн бодолтой шүү дээ тийм ээ. Би бол Монгол улсаа ингэж хөгжүүлнэ гэж бодож байгаа өөр хүмүүс бас байгаа байхгүй. Тэнийг яг хөндлөх хэрэгтэй. Харилцан сайхан ярьж агаад гэхдээ Монгол улсаа бид нэг ингэж хөгжүүлье гэдэг тийм үндэсний хэмжээний зөв шийдэл дүүрээд ер нь Монгол ахмад байна уу тэр залуу байна хамаагүй бид сайхан ивэ хичээгээд хамтарч ажиллаж чадах юм бол энэ Монгол улс бол маш амархан хөгжих ийм улс юм байгаа юм шүү дээ. Маш сайхан байгаль орчин байна. Соёл урлагийн их өв байна. Биднээс бахархах түүх байна. Тийм ээ. Монгол хүн өөрөө их чадвартай гэж би бол боддгийн. Одоо энэ нэг энд ой тогтоолтын тэмцээн гэж болж байна. Олимпиадууд болж байна тийм ээ. Энэ чинь одоо манай Монгол хүүхдүүд чинь мундаг амжилт гаргаж байна шүү дээ. Тэгэхээр Монгол хүн чадaltaй байхгүй, чадвартай байхгүй. Тэгэхээр бид нар бол маш их боломж байгаа гэж би бол харж байгаа. Энэ боломжоо бид нар гаргаж ирэх хэрэгтэй, ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Одоо энэ ихтэл энэ хүнээс том хэмжээгээр хийгцэлтэй. Тэгээ энэ хүний энэ зогсож байгаа бол яг явсан мөрөө скул одоо нөгөө цөлжиж байгаа нутгаа энэ хоорондоо тэмцэлж байгаа их дэлхийгээ хараа зогсож байгаа нэг юм яг нэг жоохон нэг мэхийгээл зогсож байгаа хүн. Тийм байна. Энэ бол Аугуст Рожин гэдэг мундаг баримлчийн хийсэн бодол гэдэг. Тийм. Мундаг баримл шүү дээ. Тийм. Тэрний бүр дүүцхүүц бүр энэ зэрэгцэн зогсох тийм хэмжээний баримл юм. Одоохондоо бид ойлгохгүй л байна. За яг л За тэгээ. Ээж чинь Төв аймгийн юм аа. Ээж Төв аймгийн. Манай аав ч гэсэн Төв аймгийн. За. Хоёулаа Төв аймгийн. Хааган төржсэн. За манай аав бол Мөнгөн морь цум. Төв аймгийн Мөнгөн морь цумын одоо арын бууц гэдэг газар байдаг. Их сайхан. Тий Хэрлэн голын одоо хөвөн дээр гэж хэлж болохоор. Тий уул ус мод хосолсон их сайхан газар байдаг. Тий би багада тэнд бол одоо хонь хариулж ялаа. Уралдааны морь унжила. Тий. Хүлэгч хүү. Одоо биднээс тийм нэр өгөх гээд байгаа шүү дээ. Хүлэгч хүү гэж. Бас их гоё нэр байгаа. Хүлэгч хүү байсан юм байна. За. Тий. Тэгээд манай ээжийн нутаг бол Баян Дэлгэр. Тэгээд ээж маань яг хэлдэг байсан. Багнуураас урагшаага одоо явах юм бол гүн галуу тагиж газар байгаа. Тэр одоо мундаг одоо их зохиолч Нацаглорж маань одоо тэрсэн газар биш тий. Энэ буурн байгаа. Тий тэрүүгээр одоо хонь хариулж өссөн гэж ээж маань ярьдаг. Тэрүүгээр явах тий. Тэгээд нөгөө Багнуурын явархаа байдаг шүү дээ тий. Багнуурын явархаач урд нь байгаагүй. Тэгээд тэнд ингээд хонь хариулж явахад ингээд хар тарваагаар тааралдаг байсан гэж ярьдаг байсан. Хар тарваг тий. Тэгэхээр яг нөгөө доор нөгөө нүүрсэнд байхгүй. Тэгээд нүүрсэнд хар болчихгүй юу тий. Тэгээд тийм харуу гарч ирдэг байсан байл л дээ. Тэгээд манай ээж тэнийг дурсаж ярьдаг шүү дээ. Япончууд бас гайхдаг юм шиг үү. Би нэг вариант киног нь үзчихсэн. Танай монголчууд ерөөсөө ямар их тийм ажигламтай хүмүүс вэ гэж. Энэ нэг малахо орчин амьдарч байгаа орчноос л болдог байх л. Тий. Тэгээд чи ээжийнхээ тухай аавынхаа тухай нэг жижигхэн дурсамж яриач. Аав маань олуула ээжээсээ 11 үл явахгүй юу. Дүүнэр нь их тийм анд дуртай хүмүүс байсан. Тийм тэгээд хүмүүс асуудаг байхгүй манай ааваас. Одоо өөрөө бас ан хийн үедтэй гэдэг. Тэгээд манай аав хэлдэг байсан хүмүүст ингээд би юусоо ингээд будах гад ингээд овоолоод ингээд харна шүү дээ тийм ээ. За оолно. За. Аваа харандаа оруулаа. Тэгээ буудах гэхлээр нүднээс мөрөлзээ. Нүднээс хэлгэн ерөөсөө буудаж чаддгүй. За тийм хүмүүс ангидаа бол тий мундаг болдог байхгүй юу. Зүгээр бай мундаг болсон тий. Ан хийж чаддгүй гэж тэгж ярьдаг байсан. Тэр нь их одоо миний ойд их байдгийн штэ. Одоо тий зөөлөн хүн байсан. Тийм бай. Тий. За ээж минь дурсамж гэх юм бол тийм ээ намайг жоохон байхад тэгэл юу их юм ер нь амьдрал гэдэг чи юу юм бэ гэдгийг их юм зааж өгч одоо их юм сургасан хүн. Тэгээд нэг үг нь бол одоо их одоо үргэлж над бодогдож идэг. Тэр юу гэхээр одоо урдах хүн унтах идэхээсэ гэж үг байдаг шүү дээ тийм ээ. Одоо энийг л надад байнга хэлдэг байсан. Тийм. Тэгээд би одоо унтах чадхаа болцсон. Тийм. Гэхдээ яг ер нь өдөрт хэдэн цаг унтчихин тэгээд унтчих чадхаа байсан гэдэг чинь. Үгүй тэр тоглоомор хэлсэн л дээ. Гэхдээ яг нэг 12-оос унтаад нэг 6 гэдээ бол босдог 7 гэдээ босдог. Зөв. Нойрыг сэрж бардаг гэж ярьдаг тийм. Тэгээ тиймэрхүү одоо сургаалыг бол манай ээж их хэлдэг байсан. Өглөө босоход л одоо хэдийн босчихсон ингээд цайгаа бэлдэж яадаг. Унтахад л унтаагүй байж яадаг тийм ээ. Их хөдөлмөрч хүн зүгээр байж ядаггүй. Цагийг зүгээр өнгөрөөдөггүй. Ийм л хүн байхгүй манай ээж. Тэгээд тэрнийг би хараад их тийм ээжээсээ бас их үлгэр авсан. Одоо тийм төлөвшөл авсан гэж боддгийг.
тий. Ээжийн чинь нутгийнхан бол ээжээ чинь бахархдаг. Манай одоо биний сонссноор манай одоо эрчим хүчнийхэн дулааныхан аавар чинь бас их бахархдаг. Ямд их олон жил ажилласан. Тий. Түлш эрчим хүчний яамд их олон жил ажилласан. Тий. Гадаад харилцааны хэлцэд мэрэгчлэн байсан. Чи тэнд Японд ажиллаж байхдаа Японы одоо том шилдэг 5 компанийн нэгд ажиллаж байна. Тэгвэл энэ компани ёс зүй өөрсдийнх нь компани дотоод дүрм журам баримтлах одоо жаяг харьцааны хэлбэр тийм юмыг бол сайтар сурсан баг. Сурсан тий. Энэ яаж бид энд хэвшиж болох вэ? Японы компанид ажиллаж байхад 3 зүйл их чухал байдаг. Тэр нь юу гэхээр нэгдүгээр мэдээлэх. Одоо мэдээлэх тийм ээ. Тэгээд дараа нь хоорондоо холбоо барих. Дараа нь зөвлөх. Энэ гурвыг бол маш сайн мөрдөж явах хэрэгтэй байдаг. Ганцаараа шийдэж ерөөсөө дураараа юм хийж болохгүй. Заавал хийхээс өмнө заавал мэдэгдэж явах хэрэгтэй. Заавал хэлж явах хэрэгтэй. Мэдэхгүй бол заавал зөвлөж явах хэрэгтэй гэдэг. Ийм алтан дүрэн байдаг. Энийг бол маш сайн мөрдөх хэрэгтэй байдаг. Энийг бол одоо Японы компанид байхдаа бол их сайн сурж байсан. Юмыг төлөвлөж хийдэг. Тэгээд за тэрнийг тэдний 5 өдрийн дараа тийм одоо юм хийцэн байхын тулд өнөөдөр би юу хийх ёстой бэ гэдгийг төлөвлөж идэг. Ингээ бүх юм яг ингээ цаг юугаар явж идэг тийм ээ одоо цаг дойлоор явж идэг. Ийм онцлогтой газар. Тэгээ Японд ингээд нэг энэ метронд цуглахаар цаг нь бүр яг хэдэн цагт ирэх үү, хэдэн минутанд ирэх үү гэдэг нь гарч ирдэг байхгүй юу? Тий. Өөр газар тийм газар бол би бол харж байгаагүй. Би нэг мөнгө мотой явсан юм а Японд. Тэгсэн чинь Шинкансен гэж нэг олон гал дээр байна шүү дээ. Тий. Тэгсэн чинь мөнгөгүй байсан хэрэгэлдэ. Намайг төлхөө оруулчихсан. За монголчууд. За. Тэгэл би Хирошима руу явж. Тэг орхоос өмнө зөвлөгөө өгч байгаа. Хүн шалгахаар ирвэл унтаалагаарай. Эсвэл бизнес газар орчихорой. Тий. Эсвэл хоол идээ сууж. Хинч таныг хүндэггүй. Тэнийг түлхэгдээд орцсон юм чинь. Унтлаа нэг хэсэг. Гэж цаг унтныг шашаарсан юм байхгүй тийм. Их хэзээ шүү дээ. Нэр шалгадаг юм байл. Тэр ямар учир вэ? Тэр итгэл байна уу? Эсвэл хүний хүндэлж байна уу? Хүний хүндэлж байгаа юм л да. Дээр нь итгэл байна те. Итгэл байна. Би биндээ хүмүүсийг хэлдэг. Тийм. Нэг сонирхолтой түүх хэлэхэд нөгөө би ч бас оюутан байсан. Тэгэл нөгөө янз янз юм хийгээд ийш тийш явдаг байсан л да. Тэгээд мөнгөгүй оюутан чинь яг хаяа бүр мөнгөгүй болчихно. Мөнгөө бүр барчна. Тэгээд гэртээ харих мөнгө болчдөг байсан. Тэгээд таны хэлдэг нөгөө нэг ингээд одоо ингэж төлөхөж оруулах хүн байхгүй. Хамт орё гэхлээр хамт орох хүн байхгүй. Гэтэ ер нь би бол тэгж чаддаг байсан л да. Тэгээд нэг удаа бүр яалтч би тэгээ харьсан. Тэгээ онгоц нөгөө нэг метроныхаа буудлаас гарах гад очиод би хэлсэн байхгүй. Би үнэхээр ингээд мөнгөгүй болчлаа. Одоо яах вэ гэдэг. Зөв. Тэгээ намайг явуулахгүй байх гэж би бодож байхгүй юу тэгэхэд. Тэгээд айгаад л хэлж байгаа юм л да. Тэгээд хэлсэн чинь өө тийм үү. За аль наашир гээд. Нэг дэвтэр дээр миний нэр юуг бичүүлж байгаа юм. Хаягийг бичүүлж байгаа юм. Тэгээд чи боломжтой болсон үедээ ирээд өчөөрэй гэд. Тэгээд намайг явуулж ирсэн. Тэр хүн өөрөө төлсөн. Би тэгээд даагч очиж төлсөн шүү дээ тэрний чинь. Яг тэгээд явуулах тэр хүн төлдөг юм байлээ гэсэн. Төлбөр сангадаад. Бид ч эргэж очиж төлдөг юм байлээ тий. Явахдаа их нямбаа байдаг ш тоог хайдаг гудамжинд нь. Эндээ ирэхээр л тий. Замбараг алцдаг болохоос шүү дээ. Тий. Гэтэ энэ коронавирус бол биднээс бас их дэг жаягтай болгож байна. Бас соёл тий оруулж байна. Бид чинь саяхан хотоо байгуулсан хүмүүс шүү дээ. Удаагүй. Одуулаа нэг дор байж нэг удаагүй. Тий. Түүхийн хувьд бол нэг 60 жил бол одоо жижигхэн хугацаа шүү дээ. За ингээд кофе удаа. Та их өрмөц аргаар кофе чандаг юм байна шүү дээ. Нэрдэг арга нэг юм арга тийм байна. Энэ одоо ямар арга гэж хэлэх вэ? Энийг үү? Тийм. Нэг нэг нөхөр нэг машиныг 67 ч юм шиг 69 ч юм шиг нэг машин байхгүй юу? Тэгээд асуусан гэсэн нөгөөх нь монголчилсан. Энэ ямар машин бэ гэсэн 68 гэсэн. Тэр шиг 68 гэдэг. Өөрөө бараг угсарсан аппарат юм аа тийм ээ. Ийм нэг олсон. Зөв. Тэгээ ингээд энэ болж байна. Сайхан кофе болсон байна. Баярлалаа. За баярлалаа.
За энэ бол олон хүнтэй газар зүүж яваарай. Өөрөө чинь энийг таниад тэгээ өөрөө чинь бас хинбэ гэдгийг бидний энэ нэвтрүүлгийг санах байх. Баярлалаа. Би нэг асуултыг асууя. За. Ямар хүсэл эрмэлзэл чин зориг байна вэ өөртөө? Тийм. Гэхдээ яг маш олон тийм одоо эрмэлзэл бол байна. Их олон юм хийх хүсэлтэй бол байна. Хамгийн эхлээд зорж байгаа зүйл бол юу гэхээр бид энэ одоо Монголынхаа ирээдүйг гэрэл хийгээтэй болох хэрэгтэй байгаа юм аа. Тэгээ яаж гэрэл хийгээтэй болох вэ гэхээр бид нарын одоо улс төр зөв хүмүүсээ оруулах хэрэгтэй. Монголын ард түмэн зөв сонголтоо хийх хэрэгтэй. Тэгээ энэ хүмүүс нь баг багаар энэ суурьаа цодгож эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ нөгөө насан биелэг байдаг юм уу эсвэл хэн нэгэн хүн ганцаараа хийждэг ажил биш юм байна. Урт удаан хугацаанд олуулаа нийлж иж, олон залуучууд нийлж иж, олон ахмад, олон дүүнертэй өвлүүлж иж, туршлагаа өвлүүлж иж, алдаа оноодоо өвлүүлж иж тийм ээ хийдэг ажил юм байна. Энийг одоо зөв голдролд нь оруулах юмсан. Ирээдүйд одоо энэ хүүхдээ тийм ээ одоо шудраг улсын хонглоор биш, шудраг оронд амьдруулдаг. Хинж ирээд одоо сайхан сэтгэлтэй буцдаг. Монголын залуучууд гадагшаад өрөөд явдаг биш. Додгошоогоо Монгол руу татагддаг. Ийм улс их орныг бий болгох юмсан. Энэний нэг жоохон хэсэгт нь тийм ээ, жоохон ч гэсэн одоо хувь нэмрээ оруулах юмсан гэж ингэж л бодож явж байна да. За баярлалаа. Сайхан байна. Энэ үгийг л сонсох гэж түрүүнээс хойш зүтгээд байсан хэрэг л дээ. Ингээд 101 болж байгаа миний бодлоор шүү. Зүгээр одоо үзэгчд манай хүмүүс ард түмэн маань өөрөө чинь энэ нэвтрүүлэг үзснээс хойш улам нэг бүрчлэн танилцах байх. Нэгэнт хаяг тодорхой. Буцах хаяг тодорхой учраас тантай олон хүн танилцах байхаа. Бас тантай танилцсандаа баярлах цаг ирэх байхаа. Баярлалаа. Зөв сонголт байжээ гэж бодох байхаа. Энэ одоо танилцсан сонголт маань. Ингээд би танд гүний хүнддэг чинь танд баярлалаа. Баярлалаа танд. Одоо нөгөө Япон маягаар тий. Би нөгөө баримл шиг байгаа шүү. Өөрөө бол нилээн доош явж дээ. Өшөө доош явна шүү. Гарац байх уу? Байлгүй яг. Хэмжээ байна. Байлгүй яг. Тий. Бүр нилээнгүүл их хүн. Тий. Хүндэж юм гэсэн тий. Бид нар Япон ингээд найзуудтайгаа бид нар уулзах дээр ингээд хэн хамгийн тийм ээ намхан ингээд бүгдийг чадах уу, ясалж чадах уу гэдээ тоглодог байхгүй юу? Тэгээд сүүлдээ бүр шалан дээр хөвтдөө шүү дээ. Тэгтлээ бүгдийг дөрөж тий. Тийм нэг яг зүгээр нарийн бид хаандаа гэдэг юм. Хатуу юу дэг жаяг бас жоохон хүнийг юу яадаг үгүй юу? Их даруу, хит даруу энэ төр бол бас үнэн тий нэг хүнийг ингэж хайрцагладаг тийм ээ. Хүнд одоо бид нар чинь одоо зарим тохиолдолд бас ингээд зоригтой хэлэх үгээр тийм ээ хэлж чадахгүй жоохон өөрийгөө дарчих тохиолдол бас байна шүү дээ. Хүндэтгэлээсээ болоод. Хүндэтгэлээсээ болоод тий. Тэгээ бас нэг тийм хүлээцтэй бас болчдөг, төвчээртэй болчдөг тийм ээ. Ингэхлээр чинь тэрнээсээ болоод бас зарим тохиолдолд бас жоохон боломжийг алдах, хүрд эргүүлэх боломжийг алдах тохиолдол бас байна шүү дээ. Байдгүй яг тий. За хүрд эргэж байгаа тэр тохиолдол өөр чинь ээлтэй байх болтгоо ингээд. Танд баярлалаа. Баярлалаа. За